Сар шинийн баяр нь уламжлалт төдийгүй эдийн засгийн хөдөлгөгч хүч болдгоо. Энэ цаг мөчөд дэлхийн өнцөг буланборт монголчууд сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Японы мэргэжлийн сумо бүхийн Жюрио Зенданы Секитори тамашох инх манлай хэрхэн сар шинийн баяраа арлын Япон улсад тэмдэглэдэг талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна. За юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Сар шин сайхан шинжилж байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Сар шин сайхан шинжилж байна. Сайхан шинжилж байна уу? Сайхан. За тэгэхээр одоо сар шинийн дэлгэр сайхан баяр үргэлж байгаа эдгээр өдрүүд ер нь Японд ажиллаж амьдарч байгаа тэр тусмаа сумогийн ертөнцид бас байгаа манай монголчууд маань монгол сумоочууд маань хэрхэн ер нь цагаан сарын баяраа тэмдэглэдэг талаар та бас сонирхолтой юу? Ер нь бол бид нар одоо ингэ өдөр болгон бэлтгэлээ хийдэг. Тэгээл нэлээд завгүй байдаг. Тэгэл гэр бүлтэй хүмүүсүүд нь ер нь бол ихэнхдээ нөгөө цагаан сараа тэмдэглэдэг. Тэгэл яг доод зэндааны дүүнэр эсвэл нөгөө дээд зэндааны гараагүй хүмүүс болохоор авар гарслан дээр гэрт нь оцоод ингэ золгодог байгаа. Бүгдээрээ нэг өдрөө тоглоод тэр өдрөө бүгдээрээ цолтой бүхцүүдээрээ оцсон их золгоод ер нь бол тэгжэл нэг цагаан сараа хутдаг да бид нар бол. Таны хувьд одоо Японд яг хэдэн жил ер нь болж байгаа вэ? Сумод яг анх хизээ элсэж ороод одоо хэд жилдээ барилдаж байгаа вэ? Би одоо сумод 2010 онд Японд ирээд сумод орж исэн. Тэгэл 16 жил болж байна. Одоо бол Жюрио Зендад барилдаж байгаа гэж ойлгож байгаа тийм? Тий, одоо Жюрио Зендад барилдаж байгаа. Ер нь Японд ажиллаж амьдарч байгаа одоо зөвхөн сумоочд гэхгүйгээр монголчуудын хувьд цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг юм бол жишээлбэл ширээгээ одоо ямар байдлаар застдаг ч гэдэг юм уу, Монголоос хэвийн одоо боовч гэдэг юм уу, захиалах гэдэг тал дээр иймэрхүү зүйлүүд болдог. Ер нь бол тэгэл бүгдээрээ Монголоос захиалж авчирдаг. Эндээ бол хийн гэсэн бол хэр аргын байхгүй. Тэгэл Монголоос яаж яд хүмүүсүүдээр захиал цагаан сараас нэг сарын өмнө ч юм уу 2 сарын өмнөөс захиалж эхлээл. Тэгэл идээдээшээ аваад тэгээд ширээгээ янзлал. Тэгэл бүгдээрээ нөгөө бас Японд нөгөө бүгдээрээ их цаг заван таардаг болохоор тэгэл амралтын өдрөөрөө бүгдээрээ бие биенийн дээр оцоод тэгээд нөгөө тань золгоол явдیں۔ Дөө. Ер нь бас сумоочдын хувьд бас хоолны дэглэмтэй холбоотой гэх юм уу сонирхолтой санагддаг зүйл мэдээж бас яг ямар төрлийн хоол идэх юм бол гэдгийг хүмүүс нэлээд их сонирхдаг. Нөгөөтэйгөр монгол хүний хувьд мэдээж бууз бол цагаан сарын хамгийн гол одоо үндсэн бүтээгдэхүүн хүнсний одоо хоол гэж явдаг шүү дээ. Тийм учраас ер нь буузыг ер нь бэлтгэлийн үеэр та бүхэн хэрэг хэрэгэлдэг вэ? Ялангуяа жирийн үед ч гэсэн энэ тал дээр ер нь ямар байдаг юм бол хандлага? Ер нь бол хүн хүний хамаарна л да. Би бол ер нь 2 хоногт нэг удаа Монгол хоолоо идсэн. Тэгэл манай дивжэний хажуудтай Монгол хоолны газар гэдэг Улаанбаатар гээд тэгэл нэг өдөр юм уу эсвэл оройд тэндээ оцсон Монгол хоолоо идсээл нэг цаа химроос эргээцэл тэгэл явдаас цагаан сараас гэсэн бас яг тэгжл явд юм уу даа гэж бодсон дөө. Тэгэхээр Японд бол хаврын баяр гэж тусдаа бас тэмдэглэдэг. Одоо сакура зэглэх баяраар хийдэг шүү дээ тий. Тэгэхээр Японд ер нь цагаан сарыг бас тэмдэглэдэг юм бол одоо white moon гэдэг утгаар нь ч гэдэг юм уу эсвэл өөрсдөө он тооллоор. Тэгээс амар томоор бол тэмдэглэдэг нөгөө элчин дээр болохоор ингэж бүгдээрээ оцсоо тэмдэглэдэг юм бол байгаа. Тийм том баяр наадам болоод бол тэмдэглэдэг. Гэр гэртэл бүгдээрээ нөгөө жижигхэн тэмдэглэдэг. Хаврын баярсан болоос монголчууд нөгөө бүгдээрээ цугладаг нэг амар Японы одоо нэг хамгийн том л нөгөө ивент гэсэн үг чинь нэг 15,000-аас 20,000 хүн цугладаг. Таны дүүр нь хамгийн сүүлд хизээ их орондоо цагаан сарыг тэмдэглэсэн бэ? Би ер нь за нэг 2009 онд байна да тэгэл. Тэрний дараагаас 2010 оноос ер нь бол 100 байг нөгөө Монголд оцсоос бол энэ цагаан сараа тэмдэглэж чаддаггүй яг. Цагаан сарын хувьд нөгөө Осакагийн барилдаан болцсон байдаг бол яг цагийн таардаг юм. Монгол явах. Тэр бас их орондоо ирж тэмдэглэгүй нэлээд олон жил бас өнгөрч байгаа юм байна шүү дээ тий. Тэгээ 16 жил баг болцоо да. Тэгэхээр бас сар шинийн баяр болж байгаа учраас та яг энэ цаг мөчид Монголд байгаа ахын дүүстэй бол Монгол түмэндээ хандаж бас сар шинийн мэдлэгээ төвшүүлэхгүй. За тэгэл манайхан тэгэл сар шиндээ сайн шинлээрээ. Тэгэл шинэ оноо гой сайхан ухтаарай. За маш их баярлалаа та сар шиндээ сайхан шинлээрээ. За баярлалаа. Бид Японы мэргэжлийн сумо бүхийн Жюрио Зенданы Секитори цолтой тамашохоо инх манлайтай холбогдсон ярилцлаа.